Сонгор хараханд дүүргэх замын цагдаагийн хилцээс шинэ жилийн баярын үеэр иргэдийг болзошгүй зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хит ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, ая тухтай зорчуулах зорилгоор шинэ жил нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тусгалцын албаагчид өдрийн цагаар постод ажиллаж, шөнийн цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа юм. Иргэд байгууллага хамт олонны шинэ жилийн баярыг тохиож байгаа энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурах байна. Иймд согтууруулгандаа хэрэглэхгүй байх. Хэрэг хэрэгэлсэн бол жолоо ирж өөрийгөө болон бусдын амнаас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За сонгор хараханд дүүргийн замын цагдаагийн хилцээс одоо энэ шинэ жилийн баяр болж байгаатай тохиолдуулан шинэ жил нэгдсэн арга хэмжээ зохиож явуулж байна. Тэгээд энэ өдрийн цагаар постод гарч байгаа болон шөнийн эргүүлэлд гарч байгаа цагдаа байцаагч нараа бүгдийг энэ чиглэлээр голцож ажиллуулж уулзуур гарц сулган дээр баг цагдаа бүгд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа манайх. Тэгээд энэ сонгор хараханд дүүргийн цагдаагийн хилцээ 1 2 3 дугаар хилцүүтэйгээ хамтран бас сох хэмжээний аслагдсан замуудад болон шөнийн цагаар бас багаж стэйшнд үзлэг хийх юм ажиллагаа явуулж зохион байгуулж байна. Түүнчлэн авцам дээр гардаг ихэнх осол хэрэгүүд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, хурдаа зөв тохируулаагүй зэрэгээс болдог учраас жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээр баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. За өнөөдөр бол зас орчлоо ингээд нэг жоохон галтаргаатай байсан энэ дээр хялмаа өсөд ингээд зас орчингууд ерөнхийдөө галтаргаа гуулгаа ихсэж байгаа болохоо зам тээврийн осол ерөнхийдөө өнөөдөр бол арай их байна. Энэ зам тээвэр гарч байгаа ослууд нь ерөнхийдөө бол тээврийн хоорондын зай барих, жолооч нар бие биендээ хүндгэлгүй хандах, нэг нэгнийхээ урдуур дайрж орох, дээрээс нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, гэрэлтүүлэг хэрэгсэл муу тохиолдолд урдаа яваа тээврийн хэрэгслийг харахгүй байх ч юм уу. Эсвэл урд нь явж байгаа машин арын номерын гэрэл болон бусад цацруулагч, бусад арын гэрлүүд байхгүйгээс болж зам тээврийн ослууд их гарч байна. Дээрээс нь галтаргаа гуулгаас шалтгаалж их зам тээврийн ослууд гарч байна. Сая замаар ингээд дээш явж өөдөөс нэг стан агуулж ирэл бүрөгчлөө. Их болгоомжтой л явж байхгүй бол ер нь актер мөрсөл. Борхоо усаас сөрж ирээд мөрөгдөж байгаа байхгүй. Микрод их хурдтай л явах шиг саунд гიშгээ зогсохгүй дакж ирсээр л мөрөгдчихлээ. Одоо энэ гулгаатаад одоо их л болгоомжтой нэг нэгээ их хөндлөлт явмаар юм да. Урдар хаагуур их дайрдаг ер нь манай жолооч нар. Дохоогоо өгөхгүй их урдар хаагуур дарж ордог. Бас энийг яаж анхаарч явахгүй бол гулгаа дээр чинь урдар гинт таквад ордог зогсохгүй очиод мөрөгчихгүй л идэг. Тийм л идэг шүү дээ. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хит ачааллыг бууруулах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх иргэдэд түргэн шуурхай ая тухтай зорчих зорилгоор замын цагдаагийн албаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч тавхан цагдаагийн албаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээр баримтлан сахилах соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн одоо тээврийн хэрэгсээ одоо аль сул чөлөөтэй байгаа зогсоолд зөв байршуулах мөн тухайн төвүүдийн түрээслэгч ажилч нар бусад одоо үйлчлүүлэгчдийнхаа аюулгүй байдлыг хангах мөн үйлчлэх нөхцөл болцоогоор хангах зорилгоор бас тээврийн хэрэгслээсээ татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгож бие биендээ бас хүндэтгэлтэй хандхыг зөвлөж байна. Дугаар тээврийн хэрэгс жолоодж байгаа асуудал бол одоо баяр бас болж байгаа тохиолдол юуны тоовол зөрчлийн тоовол буурахгүй байна. Тэгээд иймд одоо энэ согтуу нэгдсэн арга хэмжээг манай замын цагдаагийн албаны хилцүүд бүгд өдөр болгон зохион байгуулж нэг өдрөөр хилцүүд нэг согтуу нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд маань шинэ жилийн баяр ёслолоо тэмдэглэх гэж байгаа бол дуудлага жолооч дуудаж хөвшүүлэх, мөн нэгдсэн унаагаар хүргүүлэх, буцааж авах, мөн дуудлага жолоочийг дуудахтаа найдвартай, даатгалтай, эргээд буух хаягтай юм дуудлага жолоочоор үйлчлүүлэх нийт ард иргэдэд зөвлөж байна. Сая нэг машины хажуугаар нэгдүгээр игнэрөөгөө шилжих гээд тэгээд авсан чинь нөгөө нэгдүгээр игнэн зогсчихсан машин урдаас шахачаад авахаар нь жоохон сандарсандаа нөгөө талраа жоохон дараал шөвгцсэн. Тэгээ бус жолооч нартай анхааруулж хэлэхэд ер нь дөрмөө баримтлал л явж байвал дээр байна да. Маа замын цагдаа алба бол орой болгон бол ерөнхийдөө бол энэ төрлөө одоо яг энэ зөрчил рүү шалгалт бол хийдэг байгаа. Тэгээ одоо энэ согтуурлуунтай хэрэглэлцүүдэд тээвэрс жолоодж байгаа энэ зөрчил маань бол ер нь бол багасах шинж бол энэ байхгүй байна. Тэгээд ер нь жолооч нартай ер нь хэлэхэд энэ согтуурлуунтай зүйл хэрэглэлцүүдэд тээвэрс битгий жолоодоосоо
ерөөсөө тээвэрс ерөөсөө жолоодох зөндөө одоо гаргалгаа байна. Дуудлага жолооч сахуулаа зөндөө олон үйл ажиллагааны компаниуд нэгдсэн байна. Тийм ч ерөөсөө цогцлол зөвлөсөд бити тээвэрс жолоодосоо л гэж уриалмаар байна да.